За сайн байцгаана уу хүмүүс үзэгчдээ. За Free podcast-ийн болсон явдал дугаарын ээлжний дугаар маань та бүхэнд өргөхөд бэлэн болсон байна. За манай болсон явдал болон дээр өмнө нь ойд нэг юм байна, цөлд нэг юм байна, ямар нэг юм байна гэх мэтийн дугаарууд гарч ирсэн бол энэ удаа бид нар бол усан дотор, усан доор нэг юм байна гэд одоо нөгөө далайн гүн рүүгээ орж штэ. За далайн гүн, нуурын гүн, голын гүн, тэнгисийн гүн гэдэг одоо усны гүнлөл орж ийн л та тийм. За энэ талаар дугаар бэлтгэхээр одоо бэлэн болсон байна. За тэгээд Батмунх ахтай болон үзэгчдтэй өдрийн мэндийг хүргье. За Дэлгэр баттаа баярлалаа. Дэлгэр баттаа бас энэ өдрийн мэндийг замуу Free podcast-ыг байнга үздэг, сонсдог үзэгчдтэй бас энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхний дэмжлэг тусалцаагаар одоо бид цаашдын уран бүтээлээ подкастаа хийх энэ урам зоригийг авдаг гэхэд гэж хэлэхэд таатай. Тэгээ хэрвээ манай подкастууд танд таалагддаг бол subscribe дарж манай сувгтныг дээрээ. За мөн одоо subscribe дарснаар та бол шинэ орж байгаа дугаарыг цаг алдалгүй үзэх юм боломжтой байгаа. 7 хоног бүрийн 5 дахь өдөр буюу баасан гарагт 12 цагаас бол болсон явдал таны мэдгэн дугаар ингээд сөүлжүүд ээлжлээд орж байгаа. За мөн 2 дахь өдрийн дугаарыг бас одоо хийгээд ингээд явж байгаа. Тэгээ яг нөгөө энэ судалгаануудад маань цаг их ордог учраас бас одоо яг 7 хоног болгоныхоо 2 дахь өдөр болгоны дугаарыг бол хийж амжихгүй байна. Ямар ч гэсэн ингээд 1-2 дугаар хийгээ яваад байгаа. Тийм учраас одоо бас тэр бүхний та бүхэн зөвөөр ойлгоорой. За ингээд тэр бат маань хэллээ. Усан доор ямар нэг зүйл байна. Усан доор ямар нэг юм байна. За өмнө нь бол ойд ямар нэг юм байна гэдээ баг 3 дугаар гарцсан. Тэрийг бол зориготой нэг ярьсан, ганцаараа сууж хаад ярьсан. За тэрний дараа одтойгоо нийлээд энэ цөлд ямар нэг юм байна гэдэг цөлд болж байгаа үйл явдлын тухай ярьсан бол одоо усан доор ямар нэг юм байна буюу гүндэх аимшиг гэдэг дугаарыг хийх чинь. За ер нь бидний мэдхийн нуур тий далайн гүнд юу оршдог вэ? Эртээр үед устж өгөө болсон гэж боддог балар эртний махчин амьтад ер нь тэмүүлж байж болох уу? Эсвэл нууцлаг баригдшгүй хүнд нээгдэггүй усны гүний асар том амьд ертөнц байна уу? Ямар тач усны гүнд үнэхээр ямар нэгэн зүйл бол байгаа. Тэгэхдээ тэр нь яг юу юм болоо гэсэн энэ асуултаар бүгдээрээ энэ удаагийн дугаарыг эхэлье. Ер нь далай тэнгис за яг далай тэнгис гэдэг ихнээд ярьчих. Хэр нуур мургол гэдээ яригдана л та тийм. Ер нь далай тэнгис гэдэг зүйл бол хүн төрөлхтний сонирхлыг үргэлж татсаар ирсэн. Зарим нь далаагаас аялал, худалдаа, хайгуулгыг хязгааргүй боломжийг олж харсан байдаг бол зарим хүмүүс бол гүнд нь ямар нэгэн аимшиг аюул нуугдж байгааг төсөөлдөг. Орчин үеийн эсвэл аль эртнийч тэр далайчид бол далай бол байгалийн хүч болоод ер бусын тийм гайхамшигтай зүйл гэдгийг нь өөрөө мэдэрнэ л дээ. Далай бол нууцлаг, аимшигт байдлын тухай олон мянган хүн одоо ерөнхийдөө нууцлаг байдлын тухай хүмүүс бол маш их бичиж тэмдэглэж үлдээсэн байдаг л да. Тэгээд ер нь бол хүн төрөлхтөн балар эртний үеэс ихтэй дэлхийн гадрын бүрхэн байхын усан мандлаг бол хэдийгээр ойрхон байж ирсэн ч гэсэн одоо нуур, далай, тэнгис үнэхээр одоо нууцаар дүүрэн гэдэг нь бол тодорхой. За нэг статистик ярил л да. Хүн төрөлхтөн далайн гүнээс илүү сарны гадаргыг илүү сайн мэддэг. За далайн гүнийг судлах хүмүүс илүү сансар судлаачд их төрдөг. Сансартай холбоотой мэргэжил хүмүүс. Тэгэхээр энэ далайн гүн гэдэг бол нууцлаг, тайлэгдшгүй, аюултай. Тэр дээр одоо ямар амьд ертөнц байгааг бол та би хэм бүрэн бол таашгүй юм байгаа юм л да. За далайг ярьж үзэх юм бол дэлхийн гадрын 3/2-ыг бол далай тэр чигээр бүрхдэг. За бид нар өсгөөтэйгээ хийсэн далайчдын дугаар дээр энэ дэлхийн 5 далай бол тус тусд нь бол ярьсан. Та бүхэн бас тэр дугаарыг сонирхоод үзээрэй. За энэ далайн бол 97-оос 95% тийм 95-аас 97% бол огт судлагдаагүй гэж үзэж байгаа. Бид юу ч мэдэхгүй. Яг ойрхон юм шиг мөртлөө хооцоод байгаа мөртлөө тийм. За эрдэмтэн судлаачид жил бүр хэдэн 10,000 зүйлийн амьтдыг шинээр нээдэг. За энэ ихэнх нь дандаа усны амьтд байдаг. Одоо шинэ зүйл хуурай газар гэхээс илүү усны амьтдыг илүү нээдэг. Хэдэн сая тоологдох нэгэн илрүүлэгдээгүй байгаа тэдгээр амьтдын үнэн дүр төрх үнэхээр одоо сонирхол татдаг л да. За далайчдын хувьд авч үзлээ. Хэдэн зууны турш бол тийм чамптай таарсан, ийм чамптай таарсан гэсэн түгээмлүүд бол нэгэн одоо байдаг тийм үү. За тухайн хамгийн түрүүнд бол мэдээж авраг мангас кракен гэж байдаг тийм үү. Одоо 8 айлж байдаг шүү дээ. Домгийн. За орчин үед далай нуурын мангасуудтай холбоотой аимшиг түүхүүдийг одоо ерөнхийдөө яриа тэр нь бол залуучууд хүүхдүүдийг айлгах, далайн дээрэмжлэг хол байлгах гэсэн домог хий хоосон яриа гэж үл оошоо хамтлаг нэлээд болсон ч
далайн тэдгээр үл мэддэх авраг мангасуудаа таарсан тохиолдлууд ерөөсө буурахгүй юм байна. Энэ таарсан гэх. 1997 онд Америк нэгдсэн улсын далайн агаар мандал судлалын эрдэмтдийн нэг илрүүлсэн одоо нэг тийм хэд нам давтамжийн дуу аваа ингээд илрүүлсэн байна. Далайн гүнээс. За энэ юу гэж болох вэ гэдээ сонирхсон байна л да. За тэр дуу чинь бол 3000 гаруй бээр гэдэг чинь баг 4000 гаруй километр те. Тэр холоос бол ингээд сонсогдож эхэлсэн байна л да. Тэгээ мэдрэгчүүдэд маш тодорхой бичигдэж эхэлсэн байна. За яг энийг ихлээр нүг доголдол гэж үзсэн. Ер нь тэгдэж энэ malfunction буюу ингээд доголдоод байна гэх. Тэгээ эрдэнэтэй судалж үзээд урд хожид бүртгэгдэж байгаагаа авраг ямар нэгэн усны амьтан байсан гэж тодорхойлсон байна. Гэхдээ 2012 оны судалгаагаар энэ мөсөн уул далайн оролт хурж улмаар чангарсан чимээ гарсан гэж дүгнээд энийг хаасан байна. Гэхдээ одоо бол энэ дүгнэлтэнд хүмүүс эргэлздэг. За ер нь бол хүмүүс дахин далайн оролт байж болсгүй авраг амьтдын тухай сонирхолтой хэдийн хөтлөгдөж гисэн байсан учраас энэ талын түүхүүдийг нэлээд судалж гисэн байна. За Кракены тухай домог бол хэдэн мянган жилийн өмнөөс л эхэлтэй. За тухайлбал Хомер байт тийм эртний Грекийн. Тэр Одиссей зохиол Одиссейд нөха. Одиссейд Кракентай маш төстэй нэгэн авраг биетэд үрссэн байдаг. 1755 онд Норвегийн зохиолч тэр Эрик Понтопадан гэдэг хүний тэр Норвегийн байгалийн түүхэд ном байдаг. Тэр номон дээр бол анх Кракен буюу нөгөө авраг 8 альжийг дүрсэлсэн байна л да. За тэр үний бичснэр бол энэ далайн мангас 5000 тонн жинтэй тийм том хөлөг онгоцыг бол доош чирч одох юм чадaltaй. Тэгээ хөлгийн давцнаас бол далаачдыг ядхамгүй түлхэж улгаах хуцтай мурт том тэмдрүүлүүдтэй хэдийгээр далаачид нүүрлсэн гэх энэ авраг амьтны тухай аман ярианууд нь нэлээд хэтрүүлэгтэй юм шиг сонсогддог боловч байгальд бол ямар нэгэн байдлаар энэ амьтад оршин тогтнож байгаа гэж үздэг юм хүмүүс байна л да. 1857 оны үеэр одоо энэ түүх нь бол ерөнхийдөө тийм шинжлэх ухааны нотлохоонууд гэх юм уу эхнээс ингээ гарч ирж байгаа. За тэр Дани улсын байгаль судлаач Жепита гэдэг хүн бол далайн эрэг дээр тийм шидэгдэн гарч ирсэн маш том 8 альсны тэмтрүүлийг 3 инчтэй тэнцэх тийм одоо хэсгийг судалж үзсэн байгаа. Тэгээд энэ бол ерөөс урд хожид байгаагүй аврах том 10 гэдгээс өөр тийм баттай зүйл хэлж чадахгүй. Энэ бол айгүй том 8 альсны зүйлээр нагээд. Тэгээд хэсэг хугацааны дараа түүнд Бахам эргээс олцсон 2 хэсэг 10 альсны тэр тэмтрүүлийг өгсөн. За энэ бол бас адилхан байна. Энэ бол магадгүй Кракен гэдэг амьтан чинь байд юм биш үү? Харин Кракен гэдэг бол домог биш болж таарлаа. Энэ бол үнэхээр байд юм байна. Энийг бол одоо бодитын дээр зарлах хэрэгтэй гэдэг. За ер нь тухайн жилүүдэд тэрнээс хойш нэг Хумболтын авраг 8 альж гэх мэт 15 м орчим уртаа авраг 10 альж 8 альжнууд бол бүртгэгдэх болсон. Зарим нь бүр 20 м-с хүрч томрох боломжтой гэж таамаглаж байгаа эрдэмтэд. Гэхдээ энэ авраг загас амьтдын дүрс бичлэг уран одоо зураг зэргийг яг 2004 оныг хүртэл хальсанд буулгах чадаагүй байсан. Энэ надад амьтан бол оршин байдаг гэдэг тийм юу бол эргэлзсэн төрөлцлөө юм да. Гэхдээ авраг загас арваачнууд иргэнд одоо эрэгт ойр ойрхон үзэгдэж байгааг нь бидний тэдний хайж байгаа энэ далайн авраг мангасуудын учир бүтүүлэг байдлыг ер нь одоо ерөнхийдөө ингээд яг байна байхгүй. Тэгээ зургууд авсан байт юм байна. Тэд нар дааж их тийм дүрс муутай, фокс муутай энэ зургууд байт юм байна л да. Гэхдээ энэ далайн авраг 8 альж гэдэг энэ амтан бол нэг далайн гадаргаас 800-аас 1600 м-ийн гүнээр ерөнхийдөө их сэлгүүцэж явдаг. Тэргээр их холигдог. Биеэр жижиг бусад махчад амьтдаа ангуучлах маягтай ер нь нэг тийм амтан байгаад байгаа юм л да. За ер нь бол яг Кракены тухай ингээд янз бүрийн домгууд байгаад байгаа. Тэр 2004 онд Австралийн эргийн дагуу нэг судлаач нэг цагаан нэг авраг загсууд гэсэн дулантай. Тэнд ингээд байш төлөвлөгчд бариад хийгээд явуулсан байгаа. Тэр судалгаа хийж байгаа юм л да нөгөө яаж одоо хаанаас яаж олзоо олдсон яадаг ингээд те. За удалгүй хэдхэн сарын дараа байршил тогтоогч суулгасан газраас холгүйхэн түүний сийг нь олсон байна. Тэр авраг загсны. За байршил тогтоож суулгаснаас хойш эмэгчин цагаан авраг загас өөрийн нутгалж байсан эсхийн дагуу 600 м-с гүнд сэлэлгүй ан хийж байсан. Ерөөсө доош орохоор 600 м л ордог. Тэгээ нөө даралтын тэсгүү дээшээ гараад ирдэг. Тэгсэн чинь 2004 оны 12 дуусар 24-ний үүрийн 4 цагт 2 минутын дотор тэгээ нөө байрлуулагч хийцэн байгаа шүү дээ. Тэр чинь нөө GPS шиг нийцсэн ба. Шууд 1900 м-ийн гүнд огцсон байна. Тэгэхээр үнэхээр ажиглалтай санагдсан. Энэ одоо яагаад ингэж орж байна? Энд ч одоо даралт маралтын дийлэхгүй шүү дээ гэх тээ. Яагаад ийм богино хугацаанд тэр гүнд сэлж хүрч вэ? Энэ боломжгүй гэдэг. За хэдийгээр байршил тогтоож зүгээр л түүний биеэс унсан байх боломжтой гэж судалж үзсэн байгаа юм л да. Тэгээд тэр дамаг тэр дороо нэг цагцсан. За яагаад вэ гэхлээр авраг загас сэлээд хүрэх боломжгүй тийм бүнд байршил тогтоогч зүгээр живээд хүрнэ гэдэг өөрөө бас боломжгүй. Тэгэхээр авраг загасыг тэрхүү гүн рүү орох хугацаанд тэр дулааны нэмсэн байна. Тогтмол 78 Фаренгейт байсан гэж байгаа. Дулаан.
Тэгээд энэ авраг загасны сэлүүрийн ердийн 48 фарангитээс тэс өөр байгаа байхгүй. Яг өөрийнх нь биеийн хэмээс илүү дулаан байна. Далайн гүрээр орох тусам дулаан буурч байх ёстой. Яг физик юугаараа тий. Гэтэл өсөж ирсэн байна. За байршил тогтоогчийг олоход гадуур нь ходоодны хүчил гэмээр шингэн наалтсан байсан зэрэг нь энэ авраг загас ямар нэгэн өөрөөсөө том биетэй биеэр том амьтанд буюу алуурчин халимны дайралтанд өртсөн магадгүй өөр нэг амьтны дайралтанд өртсөн байх гэсэн ийм таамаглал хөтөлбөрт хүргэсэн. Энэ одоо ч яригдчихэж байгаа. За алуурчин халим бол нөгөө авраг загсуур дайрах тохиолдол байна л да. Чинь сүргээрээ ажилладаг бас мундаг анчин шүү дээ. Бид нар бас оркатай дугаар хийсэн. Гэхдээ яг тусдаа нөгөө авраг халимтай whale killer shark гэдэг чинь тийм. Манайх бол нөгөө орка гэдгээр бид алаг халим гэдгээр бид бас тусдаа дугаараа хийх юм одоо төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Алуурчин халим бол нийт одоо 32 фут буюу ер нь бол нэлээд томрох боломжтой ч гэсэн ер нь бол тэр гүнлөө бас сэлж орж чадахгүй. Ер нь араа далайн ус гэдэг маань 0 даралт. Тэр гүнлөө орно гэдэг бол ер нь хэрваргийн амьтанд тийшээ давхиж ордог ч юм биш. Халин малин бол ордог гэж. Тэгэхээр тэнд өөр ямар нэгэн зүйл барьдаггүй одоо төлөвлөжүүл те. Одоохондоо мэддэхгүй те. За энэ хэргийн үнэн мөннийг 10 жилийн дараа тэнгисийн биологч тайлсан гэж ер нь мэдэгдсэн байна. За тэдний тайлангаас үзэхэд бол эмэгчин цагаан загас буюу цагаан загас нь өөрөөсөө хавьгүй том биетэй өөр нэг цагаан авраг загасын одоо дайралтанд өртөж тэгээд ан хийх газараа булаацлахгүй те. Эсвэл зүгээр л одоо тулалдахгүй те гэдэг амиа алдсан гэдэг. За гэхдээ энэ дээр нэг жоохон ухаад үзэн гот тэдний тайлбар ингээд нураал хэлж байгаа юм л та те. За ер нь яг бие биенээ барьж идэх тохиолдол байдаг гэж байгаа. Авраг загас үлдээ тэр нь бол тийм дотроо. Гэхдээ тэр бол нэг тийм түгээмэл зүйл биш. За хэрвээ газар нутгийн маргаанаас ч юм үүдэлтэй дайралт хийсэн гэвэл өнөөдрийг хүртэл цагаан одоо авраг загасны тухай эдэнтэй олсноос бүх баримтыг үүсгэсээр болох гэдэг. Тэгэхээр ер нь бол аюу асуудалтай болчих юм. За энэ авраг загас бол маш ухаантай хоорондоо ямар нэгэн асуудлыг өөрсдөө дохио зангаагаар ашиглаж хүчирхийлэлд хүрэхгүйгээр бас шийдэх юм тохиолдол нэлээд байдаг гэж судлаачид үздэг. За үнэхээр өөр нэг авраг загас дайрсан байлаач дулааны өөрчлөлт ерөөсөй тайлбарлахдаггүй болчихсон. Яагаад тэр дулаан нэмэгдэв? Гүнлөө орох тусам хүүтэн байдаг шүү дээ, тийм. За ер нь бол энд ингэж байгаа. Энэ тайлбар өгч байгаа. Энэ ходоодны хүчил олцсон гэдэгээс гадна талаас нь. Дээрээс нь ингэж үзээд дээрээс нь дулаан нэмэгдээд явчихж байгаа. Магадгүй нөгөө хүмүүсийн яриад байгаа meg буюу аврагдон бүр том биетэй авраг загас байгаа шүү дээ. Мегалодон байж болох юм аа гэдэг. Мегалодоны хувьд бол 2.6 сая жилийн тэртээ устж өгөө болсон ч гэсэн дэлхийд даяар далаачд бол нүдэрээ тэрнийг харсан гэсэн баримт тэмдэглэлүүд нэлээд байдаг юм байна. За мегалодоныг харсан гэх баримт яг үндэ бол халим эсвэл өөр төрлийн авраг загсыг андуурч харсан гэх тийм бас юу байдаг юм байна л да. Андуурсан байж магадгүй гэдэг. За ер нь бол маш олон судлаачдын таамагийг гаргаад байна. Мегалодон одоо ч гэсэн байгаа гэж. Далайн гүнд байдаг гэж байгаа. За тухайлбал 1875 он тэр Английн тэр HMS Challenger гэдэг загас агнуурын томоохон хөлөг онгоцны тэр торнд мегалодон шүд орсон баг. Тэгээд тэрхүү шүдийг шинжилж үзээд яг 11,000 жилийн өмнө энэ шүд ингээд байжээ гэдэг 11,000 жилийн настай гэдэг тогтоосон байна л да. Ер нь ямар хүчин зүйл мегалодон шиг авраг амьтныг одоо мөхөлд хүргэвэ тухай гэдэг энэ бол энэ тухайн нэг сонирхсон гайхсан хүмүүс байт юм байна. Ер нь бол яг маш олон төрлийн авраг биетэй амьтад далайн гүнд ан хийжсэн амьтад бол устж өгөө болох тийм зүйл бол байдаг юм байна л да. Гэхдээ мегалодонтой таарсан гэх тийм одоо юунууд байдаг юм байна. Одоо нэлээд тодорхой тэмдэглэл. За энэ дээр 1915 онд болсны хэргийг ярих хэрэгтэй. Германы шумбагч буюу U-28-ыг мөргсөн далайн авраг бит гэж байгаа байхгүй. За тийм тэн дээр бол нөгөө Ахмад гэдэг хөлөг онгоцныхоо тэр юунд явжсэн командлагч тэр Georg von Frossner гэдэг одоо Германы тэр Ахмад бол хийж байгаа шумбагч онгоцны. За тэд тэгж хийжсэн байгаа. Тэр тэмдэглэлтэй 1915 оны 7 дугаар сарын 30. Манай хөл онгоц хойд Атлантын далайг харин асар их ачаа тээж явсан Британий Iberian усан онгоцыг торпедогоор цоглоо. Одоо тийш нэг нөхдөд биеийг хусаад байгаа шүү дээ. Уурын усан онгоц маш хурдан живсэн тул номон бараг босоо байдлаар агаарт хэсэг хугацаанд гацчихсан. Ахин хэсэг хугацааны дараа би Iberian-ы их бие алга болсныг харсан. Онгоцны илэрхий ойролцоогоор 25 секундын турш усны доор байсан бөгөөд сэлж хүрэхин аргагүй гүнд гинэд хүчтэй дэлбэрэлт болж уснаас 80 футын өндөрт асар том усны амьтан хөлгийн дэлбэрсэн илэрхиynүүдийн хамт гарч ирсэн. Энэ үед би эргүүлийн цамхаг дээр ахлах инженер залуурчин зэрэг 6 багийн гишүүдийн хамт байсан. Яг тэр мөчөд дэлбэрсэн хөлгийн хэсгүүдтэй хамт дээш гарч ирсэн тэрхүү
60 орчим фут гэж байгаа. Энэ баг 20 гаруй метр юм уу да тий. Далайн авраг амьтанд тийжлэн аруулсан байсан бөгөөд дэлбэрэлтийн чимээ жижигэнд бид бүгд юу болоод байгааг ойлгож ядан байсан. Тэр авраг амьтыг яг л матар шиг хэлбэртэй байсныг би тод харсан. Энэ бүхэн ойролцоогоор 10-аас 15 секунд дотор болж өнгөрсөн учраас харамслаа биднэрт ууг амьтны зургийг авах боломж олдоогүй гэж бичсэн баг. За энэ бол тэгэхээр авраг матар шиг гэж яриад байгаа. Тэгсэл бас нэг өөр юмнаас уншихаар 8 шиг амтан гэж яриад байгаа байхгүй. Ямар ч нэг юм авраг амьтан Атлантын далайд байсан гэсэн нэг юм юу бол байгаад байгаа. За хэрвээ энэ хөдөлгөөний командлагчийн болон багийн нүдээр үзсэнтэй тэмдэглэлтэд дурдсан үнэн бол энэ бол нөгөө алдарт мозозаурус гэдэг амтан байсан байж болох юм аа гэж. За мозозаурусын хувьд бол 60 орчим фут томрох боломжтой далайн аврах матар. За хэдэн зуун сая жилийн өмнөөс тэнд устж өгөө болсон гэдэг чинь сүүлийн 300 жилийн хугацаанд энэ амтныг бол харсан хэд хэдэн далаад бол харсан гэсэн тэмдэглэл байдаг. Хамгийн сүүлийнх нь 2013 онд Шинзландын эерэг орчимд үзэгдсэн гэж байгаа. Өөх саяхан биш саяхан тий. Тэгэхээр 12 жилийн өмнө гэсэн үг тий. За шинжлэх ухааны нийгэмлэгээс далайн авраг матрыг харсан гэж мэдүүлсэн баримтуудыг бол яг энэ наац давстаа усны матар затар гэдэг нөгөө үүсгэн штэ тий. Давстаа усны матар хамгийн томдоо 20 фут урт байх боломжтой. Тэгвэл яг ер нь бол энэ хүмүүсийн харсан амт бол дор хаяж 50 фут гэдэг байгаа. Далайн матраас том гэдэг. Давстаа усны матраас том гэдэг. Гэхдээ далайн авраг одоо амьтдыг харсан тохиолдолд дан ганц устж өгөө болсон амьтын жагсаалтаас хязгаарлагдахгүй байгаа юм л да. За тухайлбал 20 дугаар зууны сүүлчээр бол номхон талаад явж байсан тэр Японы халим судлалын хөлөг онгоц бол усны гадаргуудад тийм маш том амьтан гарч ирснийг мэдээлсэн байгаа холбоогоор. Өөртөө халим агнж явж байгаа Австралийн хүртэл явцсан. Тэгээ энэ амьтны ойролцоогоор нэг 90 фут урт гэдэг чинь бараг 30 гаруй метр урттай тий 30 орчим метр урттай. Цагаан өнгөтэй альбино халимтай төстэй боловч нэг тийм айгүй эвгүй дүрстэй дугуй толгойтой тийм шөрмөслөг юм арьсаар холбогдсон. Тэгээд бүх биеийн уртаа тэнцүүхэн байсан. Ерөнхийдөө нэг ийм сүүл мүл нэлээ урт юм амтан байсан гэж байна. Тэгээд хөлгүү гэж байна. Тэгээд нэг юм харахаар нэг усын дагны сүүл юм шиг тийм амтан байсан гэдэг байна. Тэгээд Японуудын амтныг нинжин гэж нэрлэж байгаа юм. Нинжин гэдэг яг жин гэдэг ханзыг харахаар хүн гэдэг л ханз байгаа юм л та. Тэгээд үүнээс хойш бол олон удаа түүнийг Антарктид ойролцоо харсан гэх тохиолдолд бүртгэлснээр энэ амтын ерөнхийдөө Антарктид ойролцоо хүүтэн усны асар гүнд бол амьдардаг юм байна, нутгалт юм байна гэсэн дүгнэлтийг бол хийсэн байна. За нинжиний байдаг гэдэг зургийг, нотлох зургийг, видеог, бичлэгүүдийг бас уул нь хийсэн юм байна. Тэгээд дийлэнх нь бол их чанар муутай, зарим тохиолдолд эвлүүлэг шиг харагддаг учраас интернетэд бол зүгээр манайдаа молигдох гэдэг юм биш үү гэдэг нэг ийм л юм яриад өнгөрдөг. Тэг яг байдаг байлаа гэсэн хараахан бүртгэгдэж судлагдаагүй халимны нэгэн төрөл байж болох юм гэж ерөнхийдөө үзээд орхисон байна. За ер нь бол бид сая ерөнхийдөө ингээд далайг ярьчлаа шүү дээ тийм. Тэгээ энэ авраг биетэй мөксөн байж магадгүй гэдэг амтан зөвхөн тэнгис далайн усанд ч үзэгддэггүй юм байна л да. Бас өөр газруудад бас байдаг. Хуурай газар дээр. Тий одоо нэгсэн нуурын ус. Нууруу тий. Дэлхий дээр мэдээж олон нууцлаг усны одоо авраг амтд байдаг. Тэдгээрс магадгүй хамгийн эртнийх бөгөөд алдартай нь бол бид нар мэдж байгаа Лох Несс гэдэг Шотланд нуур гэдэг тий. Лох Нессийн мангас буюу Несси гэж дууддаг шүү дээ. Хамгийн анх 6 дугаар зуунд үзэгдсэн гэж байгаа энэ амтан. Тэгээ энэ мангасыг бол 1930 оноос хойш илүү ойр ойрхон харагдсныг энэ тохиолдлуудад бүртгэсэн байна л да. За тэгээ энэ нуурын иргэн тойрноос авсан маш олон зургууд байдаг. Тэгээ нуурын мандалд хачирхалтай үйлдэл тодорч буг харуулсан видео бичлэгүүд ч бас байдаг гэж байна. За эдгээр нотлох баримтуудын ихэнх нь 66 сая жилийн өмнө устж өгөө болсон гэж үздэг. Усны том хөвлөөр явж тэр плеозозавр гэдэг байгаа. Тэрний дүр төрхтэй их төстэй гэж харагдсан. Урт нэг юм үзүүтэй. Үзүүтэй. Гэхдээ ингэ сэлдэг, дөрөв сэлүүртэй тий. За Шотландын уулахыг нууруудад нутгалдаг болсон байж болох энэ ер нь ганцхан Несс биш л тий. Тэр нь Шотландын нууруудад бол ингээд их газараас таслагдаад үлдээд олон мянган жил тэр доор ингээд амьдарч байгаа гэсэн юу яг магадлал бол байдаг гэж үздэг. За ер нь бол энэ талаар иймэрхүү амьтад ганцхан Япон юу Шотландд биш Шинзландын нууруудад за мөн одоо Японоос 1977 онд Японы эргээс тэр плезозаврын ялцарсан үлдэгдэл байж болсоо том сэргийг бас талаачд гаргаж ирсэн. Маавал халимны амьчд. Тухайн үед авсан гэрэл зургуудаас нь урт хүзүү олон тооны сэрвэ нь бол маш тод харагдаж байгаа. Тэгээ энэ олон эрдэмтэд үүнийг бол яг загас, халим, эсвэл борсод өөр хөхтэй амьтны биш гэж ингээл мөн биш гэл нотлог орлож байгаа боловч энэ нь бол ямар нэгэн авраг загасны одоо ер нь бол ингээд маш эртний юм ялзарсан үлдэгдэл байна гэж үзсэн байна. За ер нь бол тэр Лох Несс мангасыг бол ганцхан тэр Несси нууранд амьдардаг биш. Ер нь Английн тэр Лондонгоор уурсдаг тэмцээн мөрөнд ч харсан гэж бичсэн юм баримтууд байгаа хөө. Тэр бол арай л дэгстүүлсэн зүйл бол байх л гэж бодоод байна л да. Тэгэд тэр 2016 онд YouTube дээр
O2 Arena гэдэг тэрний ойролцоох голын голын дэргэд нэг ямар нэгэн авраг том бийц сэлж бүх бичлэг цацагдсан байт юм байлаа. Тэний бичлэгт бол 2 удаа усны мандал дээр ямар нэгэн амтны бий овоолт гарч ирээд богино хугацаанд яаран гарч ирээд дахиад доошоо ороод бүрэн усан алга болсон. 7 хоногийн дараа тэр хави ойролцоо хийсэн тэр ахин нэг бичлэг бас цацагдсан байна. Тэн дээр бас гарч ирээд ингээд алга болсон байна. Тэр 2 дахь бичлэгийн үед бол хийсэн хүн өөрийн бичлэгийг ахин үзтэл энэ одоо нэлээд тийм одоо юу гэсэн юм л та одоо нэг тийм айгуу тийм хурдан сэлээд байдаг юм амт. Нэлээд шалмгаас сэлдэг юм амт байсан гэж. За яг тэр бичлэгүүд нь бол ингээд юм дээр байд юм билээ. Иймэрхүү дөрвс бичлэгүүд бол зэрлэг амтан судлаачдад бол онцгой мэт байгаа. Бас хэцүү юм тийм. Итгэхэд бас хэцүү тийм. За ер нь бол далайн хав бас темза гол руу орж ирэх тохиолдол байдаг гинэ. Тэгэхээр бол энэ бас далайн хав байсан байх. Магадaltaй гэж үздэг байна. Тэгэхээр ер нь бол тэнгис далай гол нуурын мангасуудыг энэ амттайгууд нэг юу гэж ойлгох ёстой вэ? Эдгээр үзэгдүүдэд өмнөний ортой зүйл байна уу? Эсвэл зүгээр бүгдээрээ нэг хэтрүүлэг одоо нэг галзуу согтуу далайч өдрийн тэмдэглэл гэдэг шиг зүйл байна уу гэдэг дээр бол одоо ч гэсэн хүмүүс их маргаантай байдаг. Нэг талаас нь харахад бол ийм байгаа юм л да. Дэлхийн усны гүн нууцлаг хүрэх боломжгүй нарны гэрэл тусдгүй. Нарны аймгаас ч ангидын ертөнцид бол тэр доор оршдог ямар ч амтан байж бас болох юм аа гэж үзээд байгаа юм л да. Маш одоо ховорхон үзэгдэг авраг амтд байдаг гэдгийг баталж чадахгүй. Үүсгэж бас чадахгүй ийм төр зураг хараад байгаа юм л да. Тэгээ ер нь бол далайн гадрын гүн доор төсвөрлөхийн аргагүй даралт байдаг. Түнэр ханахууд донд бол газрын дээр хизээж харагдаагүй амтд бол тэнд байж таараа. За тэгээд ер нь бол энэ далайн юуны талаар ингээд яг хуу эртний домог туйлуудыг ингээд судлаад үзэхээр нөө Месопотам биш үү? 2 мөрний хиншил гэдэг тийм. Ер нь бол яг тэдний домогт бол Тиамот гэдэг. Тиамот гэдэг нь сүүрлийн бурхан гэх юм уу? Ер нь эвдэр сүүрлийн бурхан гэх юм уу тийм. Далайд байдаг гэж үздэг. Жишээ. Месопотамчууд. За викингүүд болон кельтүүдийн хувьд бол далайн мангас, чөтгөр, авраг могон онцод хүрэн гэж үздэг. За технологийн тоо томшгүй их дэвшлиг үл харгалзан тэнгисийн гүн бараг судлагдаагүй хэвээр байгаа. Энэ бол ойлгомжтой. Тэгэхээр нууцуд нь бол олон мянган метр усны гүнд бол нуугцаар байгаа. За кракен гэдэг түрүү ярьсан тийм. Ер нь яг ингээд кракен гэж байгаа бас далайд чинь хачаа гэрэл үзэгддэг гинэ. Усны гүн хачаа тийм гэрлүүд бас үзэгддэг. За энд бол яг ер нь бол мангасууд байх бүрэн боломжтой гэж үзсэн. За Карфагены тэр Химилко гэдэг далайчин сэлгүүд тэр юу Химилко гэдэг далайчин болт гэсэн байгаа. Газар нутгийн тэнгисээр айгүй аялж явж үзээд Карфаген жугасаа далайн гүрэн байлаа шүү дээ. Тэгээд юу яасан ба. Ер нь энэ мангасууд их байд юм байна. Үл мэдэгдэх юм амьтад бол нэлээд байд юм байна гэдгсэн ба. За 1734 онд тэр номлогч Ханс Эгер дэр гэдэг хүн бол мөн л хөлөө онгоцноос том үрчгэр биетэй, урт сэлгүүртэй, авраг сэлдэг амьтныг Гренландд ойролцоолол явж байхдаа харсан гэж мэдүүлсэн байдаг. За өнөөдөр бид нар халим авраг арваалж 8айлж 3 м урттай болтлоо томорч чадах тийм хуйгтаас мэлхий зэрэг одоо хэмжээгээр хамгийн том усны амьтдыг бол илрүүлчихэд нээчээд байгаа. Эдгээр амьтад одоо юу ер нь бол дэмлүүний бүдэг гэлж гэдэг юм эсвэл манан бодон донд үзэгдэхтэй одоо харсан үндэ аим шигт түүх болон яригдахуд сүртэй сэтгэл үлдээсэн байж болох юм аа гэдгийг бол яг энийг bedtime stories бол тэгж дүгнсэн байгаа юм л да. Гэхдээ шинжлэх ухаан бол эндээс судалгаа хийж байгаа. 2007 онд шиг санаж байна. Австралийн 2 даргуулцаа нөгөө Great Barrier Reef гэдэг чинь Монголоор аврах шүрэн арал гэдэг болоо тий. Тэрний ойролцоо өвж явж хагаад тийм ер нь бол нэг тийм яг тэнд явж ирсэн нэг хөлөг бас өөр нэг хөлөгийг олсон байгаа. Тэгээд тэр 3 хүний бүрэлдэхүүнтэй байсан байж болох уу? Болохоос даргуулцаавыг олсон. Дотор нь хинч байгаагүй. Гэхдээ бүх хоол моол бүх юм ингээд бэлэн байсан гэж байгаа. Тэгэхээр одоо ингээд яг хоол моолоор халуунаараа байсан. Ягаад ч юм хаашаа ч юм багийн гişүүд алга болчихсон. Өвлийн аялал жуулчлалын хамгийн том брэнд Монголын тэмээн соёлын бахархал болох Түмэн тэмээний баяр 2026 энэ оны 2 дугаар сарын 6-7-8-ны өдрүүдэд Өмнөгов аймгийн Далан задад хотноо 27 дахь удаага зохион байгуулагдах болно. Энэхүү баярын тэмээчин ардын хөдөлмөр тэмээн сүргийг маллах ухаан, өв соёлыг залуу үед өвлүүлэн үлдээж дотоодын болон гадаадын аялагч жуулчдад сурталчлах, таниулах онцгой ач холбогдолтой арга хэмжээ юм. Тус арга хэмжээний хөтөлбөрийг дурдвал тэмээтэй парад жигсаал, тэмээ судлал ба хөрөнгө оруулалт, ингэний айрагны баяр, тэмээний ноос болон ноосог бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, тэмээний уралдаан,
мөсний суран харва, тэмээн поло, тэмээн дээрээс бай харвах, шилмэл буур, инг шалгаруулалт, тэмээн бууха болон соёл урлагийн тоглолтууд та бүхнийг хүлээж байна. Түмэн тэмээний говийн өвлийн гайхамшигыг хамтдаа мэдэрцгээе. Та бүхэн Түмэн тэмээний баяр 2026 арга хэмжээнд хүрэлцэн ирнэ үү? Өмнө говьд уулзцгаая. Энэ бол айгүй том онцлог болгоод үлдсэн. За тэгээд энэ явдлыг бол 60 жилийн өмнө номхон талаад гарсан MV Joy-та худалдааны хөлгөөн онгоцны хэрэгтэй ижилхэн юм болсон. Ингээд ерөнхийдөө номхон талаад нэг ийм хэрэгүүд болд юм байлээ. Яг тэр хөлгөөн онгоц бол 25 гишүүнтэй гараад бүх гишүүд нь байхгүй. Тэгээд юу бол олцсон? Онгоц нь бол олцсон. Бүх хоол хүнс бүх юмд байсан. Гишүүд нь өөрсдөө байхгүй. Нэг Бермудын гурвалжинд ороод гарчихсан юм шиг тий. За иймэрхүү түүх домог болсон явдлууд ер нь бол яг хуу нэлээд яригддаг. Тэр Pacific Down гэдэг тийм чингэлэг хөлөг гэх юм. Айгуу том чингэлгүүд ачаад явдаг. Ачааны хөлгөөн онгоцууд байдаг шүү дээ. Тийм бахан контейнер ачаад явдаг. За яг энэ бол тэр Ian Michaels тохиолдсон хэрэг гэдэг бас тэр Mysterious гэдэг ном дээрээс уншиж ирсэн. Ачааны чингэлэг бол яг хуу ингээд явж л байдаг. Тэр бол нэг тийм сонин содон зүйл биш те. За бүх зүйл хэвээ өрнж исэн гэж байна. Тэгээ яг хуу ер нь ингээд байж итл тэгээ яг хуу ингээд ман татаад ихсэн гэж. Ман татаад ихлэнгууд яг хуу тэгээ яг хөлгөөн онгоц ингээд жигдээ явж исэн. За тэгээ хөдөлгүүрийн дүнгийн чимээ хүртэл ер бусын чимээ рүү солигдоод хөлгийн бүх гişүүд нэг юм айц татаад ихсэн гэж. Ман дотор ороод. За тэгээд Майклс бол юу гэж бодсон гэхээр усны мандал ямар нэг юм хүрчлээ, ямар нэг юм шүргчлээ гэж бодоод тэгээ ямар нэг юм завийг ингээд хөлгөөн онгоцыг ярах шиг өссөн. Асар том хөлгөөн онгоцтой баагаан чангалыг ачсан. Тэгээ энд Майклс бол тэгж бодсон баг. Ямар нэгэн авраг заас усны мандал дээр гарч ирж юу ингээд яаж байгаа биш. Ерөнхийдөө бол авраг зүйл маш алгуурхнаар усны мандалд ингэж хөвж гарч ирээд хөлгөөн онгоцыг ингээд түлхэж байна гэдэг. Тухайд бол багийн 18 гишүүнээс 5 тавцан дээр байсан гэж байгаа. Тэгээ ерөөсөө нэг тийм сонирн байдалд орцгоосон. Тэгээ юу их ёстой тухайн үед ойлгож ядаагүй. Тэгээ ингээ үе ингээл завийн ингээд нэг явуулж байгаа юм шиг юм. Тэгээ энэ нэг амьд биет ингээд энэ эсвэл механик зөвлөө гэдэг бас ингээд дотроо бодож эхэлж байгаа юм л да. Тэгээ ингээ чимээ гарах болгонд хөлгийн их биет хэрчгээрээ жижирхийлээд тэгээд өөрт нь мэдрэгдэжсэн юм л да. Зөвхөн нэг талаас биш хөлгийг тойроод байсан гэж байгаа тэр. Тэгээд ямар нэг авраг зүйл ингээд хөлгийг тойроо яваад байна. Усны ингээд давлгаагаар мэдээд байгаа байхгүй. Тэгээд ингээд нөгөө талаас нь яварж үтсэн гэж байгаа. Тэгээ Майклс бол энэ ямар нэгэн том амтан ачааны хөлгийн ойролцоо эргэлдээд хөлөгч бас тэрхүү авраг амтны үүсгэсэн усны эргүүлгийн аясаар ингээд савлаад ингээд дайвалзаад байсан гэж байгаа байхгүй. За 150 мянган гаруй тонн жинтэй хөлгөөн онгоцыг устдаад ингээд усанд үүсгэсэн долгионороо савлуулж чадчихээн гэдэг бол сонинтэй. Тэгэхээр тэр нэг аюул том биетэй амтан байна гэж өөрөө үзээд байгаа байхгүй. Тэгээд хожим нь бол яг тэр хөлгийн давцсан дээр байсан багийн гişүүд энэ явдлын үеэр хинч дуу гаргаж чадаагүй. Тэр нэг юм сонин архигтай адилхан ч юм уу хүржинтэй адилхан юм чимээ бол гараад байсан. Тэгээд бүгдээрээ ингээд ямар ч чимээ байдаг тэрийг бол ажилласан гэж. За эцэст нь манан багаар замхарсан. Тэгээд нарны цацраг бол хөлгийн давцантай тусах үед бол өөрсдөө оногцсон ажлуудаа хийгээд бүх зүйл ингээд хэвийнээр явагдаж эхэлсэн. Тэгээд эрэгт ирсний дараа тэд хөлгийн номыг сайдаар шалгасан. Далаад ямар нэгэн том загсны сүрэг үзэгдсэн тухай мөн лавлаж бусдаас сургалж асууж үзсэн. Тэгээд бусад далааст бол тийм зүйл ажиглаагүй гэж байгаа. Яг тэгээд далааст бол хизээнээсээ л нэг үзэж харсан зүйлээ сонссноо морс үсгтэй автаач гэдэг юм уу тэгэл дүүцүүлээд явсан байдаг шээ тий. За Аляскийн булан бол ерөнхийдөө догшин салхи жихүүн хүүдэн цагаагаар сүрлэг давалгаанууд манантай байдал зэрэгээрээ дүүрэн ийм газар л та. Тэгээд олон хөлгүүд бол энд одоо иш орохоос ер нь залгасан байдаг л айдаг гэх юм уу да тийм. Тэгээд яг тэр ави ус чинь туйлтай ойрхон болгооч юм их тийм бас муухай ааштай гэх юм уу да нүртэй шуурхтай. За тэгвэл Аляскийн булан бол загас арвинтай баялагт ийм одоо ер нь олон төрлийн далайн амьд тэнд байдаг учраас халимаг нуурын юм уу загас аг нуурын ч юм уу хөлөг онгоцд бол тийч очдөг байна. Энд бол яг нэг гинтийн шуурга болдгоор нэлээд алдартай л да. Тэг яг энд нэг Аляскийн гурвалжин гэж бас бид нар өмнөх дугаарууд дээр ярьж ирсэн те. Аляскийн гурвалжин гэж маш сонирхолтой газар байдаг. За Вьетнамын дайны үед цэрэг зөөрлөж газардуулах зорилттой тэр LCM-8 хөлөг онгоцыг дахиж загварыг янзлаад хулд май загас агнуурын онгоц болгоод ашиглаад Аляскийн булан явуулсан баг. За энэ хөлгийн онгоцууд бол 75 фут буюу бараг 25 м урттай. За ер нь бол
чингэлэг чирэх чадaltaй ийм өлөнгөц юм л да. За тэгээд Виттигээс Бристолын эрг хүртэл явахаар явсан байна. Энэ онгоц ерөөсөө цагт 9 занглаа хурдтай явах боломжтой гэж байна. Хэрвээ чингэлэг чирэх юм бол тэр хурд нь 4 болж буурдаг юм байна л да. За тэгээд алиутын арлуудын ойролцоогоор мөс тэр хэсэгт маш том шуурга дэгдэхээр тийм үйл үүсч байхыг бол хөлгийн багийнхан бол олоод хардсан байна л да. За тэгээд шуурга болох нь тодорхой учраас хөлгийн ахмад бол алиутын арлыг нөмрлөөд шуургыг өнгөрөөгөөд за ингээд одоо юундаа гарья гэдэг. За энэ үед бол хүчтэй салхи бол задгаа усруу шууд хөлгийг ингээд үлээгээд оруулсан байгаа байхгүй. Тэгээ хөлгийн салхины шилнүүдэнд хагарч ирсэн ба улмаар бол хөдөлгүүрийн өрөөнд маш том цоорхоо гарч ирээд тэгээд тэр үед нь бол яг шууд чиржсэн чингэлгүүд юугаа орхисон байгаа юм л да. Тэгвэл одоо тэр нь GPS-тэй юм байна. Тэгвэл дараа нь GPS олчих юм байна гэдэг яатсан байгаа. Тэгээд мултархаж үзсэн ч гэсэн мултарч чадахгүй байсан байгаа. Тэгээд шуурганд бол 2 өдөр туугдах хугацаанд бол хөлгийн хазаалт бол 30 градусыг давж хөмрөх хэрсэлт хэд удаа тохиолдсон ч багийнхан бол анзаарсан хөөгүй ус шахавч ирсэн байна. 3 дахь өдрийн оройн үнэхээр юр бусын зүйл тохиолдсон байна. За тэр үлгийн багийнхан бол гинт тасар хүчтэй тийм тас гэх мөргөх чимээ сонссон байгаа байхгүй. Тэгээд бүх зүйл ингэж чичирхийлж ирсэн байна. Ямар нэгэн зүйл хад асах ч юм уу мөргөчлөө гэж бодоод бүгдээрээ сандраад доошоо ингээд бууж чоход ямар нэгэн цоорхон эвдрэл ус нэвтэж буй тийм газруудыг хайсан ч гэсэн ил харагддаг юм гинтэл ерөөсөй байхгүй. Харин залуурын систем радио байрсал загц зэрэг нь бол ажиллахгүй байсан байна. За шүн болсон тул хөлгийнхэн бол өглөө хүлээхээс ямар ч арга байхгүй. Ингээд үүр цайхад бол далаа тогтон болж гэгээ ороход бол харгацсан дүр төрх нь бол үнэхээр одоо айц дагуулсан байсан л да. Тэн дээр бол яасан гэхээр хөлгийн гол тулгуур яг голоороо 90 градусаар хугарсан байна. Тэгээд далайн түвшнээс тийш 25 орчим фут буюу бараг одоо 7-8 м өндөрт нугарсан байдлаар тогтсон. Тулгуурт холбосон байсан одоо антеннууд нь бүгд салж унсан байсан баг. За энэ түүхийг бусадтай бол тэр Жорж гэдэг далаач нь бол хуваалцсан. Ямар ч шуурга даруулыг ингэж хуулж чадахгүй. Энийг бол далаач бүгд мэдчихсэн баг. Тэгээд боломжит хувилбаруудаас өмнөд арай ойр санагдсан шөнийн шуурган төлөг онгоц далаа төвж явсан өөр нэг ямар нэг хүнд хатуу биттэй мөргөлдсөн байх гэсэн таамагийг гаргасан баг. Ингээд зүг чигээ мэдэх харахгүй даруул татах аргагүй учраас чингэлэг рүүгээ сэлүүрдэн гочиж тэндээсээ дээлинг ам хөрөхтөн зүйтэй гэж санагдсан байна. Ингээд 7 хоног тасралтгүй чармаасаар эрэг төрж очиход бол олон нийт аль хэдийн хөлгийн бүх гишүүдийг үхсэн гэж зарлцсан байсан байна. Тэр шууд бол тий. За ингээд учир нь бол хөлгийн тулгуур холбосон байсан бүх холбооны хэрэгслүүд ажиллагаа болсон учраас ингээд энэ хүмүүс бол байхгүй болж байгаа. За тэдний дунд бол Жорж байсан байна тий. За тэр далаач дахиж далаад гарааг өндөг. Хайгаад тий. За тэдний дундаас нөө Жорж гэдэг далаач байгаа. За тэр Испани бас нэг хэрэг болсон тэр Испани далаач за өөрөө бас нисгэгч юм байлээ. Исидоро гэдэг Исидоро Арес гэж залуу багасаа л ер нь одоо ингээд нислэг хийдэг далаад аялдаг тийм юм байсан ба. Хизээ нэг цагт бол ганцаараа дэлхийгээр аялж өөрийн одоо хязгаараа олж мэдхийг хүссэн баам л ерөөхдөө өөрөө сорхихыг хүссэн. Тэгээ олон жил бэлтгэлээ базаас нь 47 футын урт тэр Ислеро хөлгөөрөө Испани Малагахоос гараад аяллаа гэсэн баг. Тэгээ 2 жил гаруй хугацаанд бол аялал нь яг л төлөвсний дагуу явж Исидоро бол өөрөө тэндээ блог хөтлсөн байгаа. Жаав найзуудтайгаа сансан сүлжээтэй уцаар байнгын холбоотой явсаар ерөөдөө 2 жилийн хугацаанд ингэ аялал ганцаараа л явдаг юм биш үү? Дуусах тийш хаажсан байна. Гэвч аялал яг дуусахаас хэдхэн хоногийн өмнө буюу 2003 оны 3 дугаар сарын 22-нд Исидоро интернет болон сансрын утсаараа дамжуулах нь зураг сэлгээхэд гэсэн байна. Завны маань хөдөлгүүр эвдэрсэн. Задгаа далаад салхитай гараар дэмцээс өөр аргагүй хүрлээ гэсэн юм. Зурсыг одоо сүүлд явуулсан ба. За хөдөлгүүр ажиллагаагүй болсноор тоггүй интернетгүй холбоо өрөх зүйлгүй болно гэсэн үг тийм. За гэтэл үүнээс гадна Исидорогийн завийг нэг халим одоо зулцхан ам дагаж сэлээд байсан бас өөрийнхөө санааг зоогоож исэн тухай бас тийм зурсыг бас илгээгээд авчсан байна. За 3 өдрийн дараа буюу 3 дугаар сарын 25-нд түүний хүү Марио богино зураг сүлээж мацаа эцэрүүгээ залгасан байна. Исидоро утсаа аваад ярихдаа маш их төгссөн айсан байдалтай. Тэгээд ерөнхийдөө ингэж ярьсан байна. Шүн болоод энэ айгүй тийм хүнд дүрстэй төстэй амьтад яг миний завираа авирч орж ирээд. Гэхдээ хачин хөдөлтөө тэр яг алхахгүй байна гэдэг юм хэлээд тэгээд нэлээд сандарсан байдалтай уцаа тавьсан байна. Тэгээд үүнээс хойш бол сансрын утас руу залгаад ерөөсөө хариулдгүй, мэйл өчээд ерөөсөө болдгоо. За ингээд Марио бол тэр дор аавынхаа ихтгэлт найз Рафаэл Дел Кастило дуудаад тэр нь бол аавынхаа найз нөхгүй.
Тэгээд ойр хавьд яваа хөлөө онгоцсонд бас тусамж өссөн байна. Ингээд Исидорогийн явж байх боломжтой эсвүүдээр Эрлийн баг хайлтанд орсон. 2003 оны 5 дугаар сарын 2-нд Нигер болон Шинэ Гвинегийн ойролцоо тэр Гвинеийн тохоод бол Исидорогийн даргуулт савыг хөвж явахт нь аврагчд олсон баг. Мөр хол явцсан байхгүй квата даваа явцсан байна те. Өөрөө зарим дээр байдгүй. Түүх. Тэгээ холбогдох байгууллагынхан бол шуурхаа хүрчрээр зарим шалгалт хийжүүлэхэд бол хэргийн учрыг олоход улам л хэдэртэй болоод ирсэн баг. Учир нь завинд ямар нэгэн эвдэл гэмтэл байгаагүй. Гаднаас халдлага болсон шинжгүй, эд тогшил, тавилга, хувцас унар, пассворт, бичиг баримт гээд бүх зүйлс нь машин хэвцэгтэй хэвэндээ гагцгүй нэг хажиргалтай зүйл нь даруулт завны дагалдах одоо хийлдэг жижиг ослын зав байхгүйсэн баг. Тэгэхээр завдаа суугаараа хийсэн юм шиг байна. Тэгээд хэрв Исидоро зүгтаах зорилготой байсан бол яагаад ослын завны хөдөлгөөрийг үлдээсэн юм бэ? Ерөөс ингээд зур завтайгаар явцсан байгаа байхгүй. Тэгээд Исидорогийн хувьд бол бусад төлгийн анхнуудын айдлаар бүртгэлийн дэвтэр хөдөлдөг байсан. Хамгийн сүүлд маш их одоо ингээд нэгэн сандарсан байдалтай харагдана. Ингээд их бирүү тэг ямар нэгэн зүйл авираад байна гэж ингээд бас бичээд үлдээсэн байгаа байхгүй. Тэгээд ганцхан үгүүлбэр байгаа. Тэгээд энэ нь бол их газраас хэдэн мянган бэрийн хасад яагаад заваа орхиж яагаад ингээд заваагийн орхиод ингээд явсныг үсэ тайлбарлаж чадахгүй. Хүүтэйгээ уцаар ярихдаа хэлсэн зүйлийг холбоод үзвэл ямар нэгэн амьд зүйл шөнөөр завь руу навирсан. Тэгээд магадгүй завнаасаа олдоход хүрсэн баха гэж байгаа. За энэ Исидорогийн тохиолдсон зүйл тайлбарлах нь битгий таамаглахч төвхтэй гэнэ. Усын дагин л байхгүй. Мэдгүй одоо усын дагин юм уу юм те. Чин үнэг түүнээс гадна одоо стон далайн орол мэдэх байх гээл одоо үлдээж байгаа юм л да. За далай тохиолддог эдгээр хажиргалтай зүйл шинжилгээ ухаанаар тайлбарлахад нэлээд бэрх. Хоорондоо бүгд ялгаатай ч гэсэн усны хүнд ямар нэгэн зүйл нуугдж байгаа гэдгийг бол улам их баттай болгож байна гэдэг. За энэ загал сагнуурын хөлөг дээр байсан 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багийнхны хувьд бол ингэж байгаа юм л да. Тэр нөгөө тулгуур эргэтэн эвдэрсэн гээд тэр одоо яаж байгаа тэр бол ямар нэгэн амьтантай мөргөлдсөн байх гэсэн таамагийг сүүл үед бол гаргаад байгаа. За Исидорогийн тохиолдолд бол хийм хараад өөрөө завнаас явсан байж болох таамаглал бас байж болох юм аа гэж үздэг байгаа. За түүний аялал дуусах төхөж тэрээр хитэг зүйлсийг эргцүүлэн бодсон магадгүй одоо далаад янз бүрийн нөхцөл байдалд аялж исэн шингэний дутагдалд орсон стресссэн оюуны ядаргаа нойргол зэрэгс улбаалan хий юм харж эхлэх сонсох ийм зүйл бас байсан байгаад Исидоро тийм үйлдэл хийсэн бах магадгүй энэ нь тэр хүнийг одоо ингээд ийм хачин авир гаргахад нөлөөсөн байж болох юм бол далайн ус чинь бас нэг хүнээр тоглолдог нэг юм уу байгаад байгаа шүү дээ тий. За ер нь бол энэ мэд осолцсон олон тохиолдолд бол хүнсний асуудал халдвар төвч авснаас болсон байх магадaltaй гэж үздэг тийм хүмүүс байна л да. Гэхдээ Исидорогийн хүнсний хангамж бол ямар ч асуудалгүй байсан гэж байна. Тэгэхээр өөр ямар нэгэн нууцлаг зүйл бидний мэдхгүй илрүүлж чадаагүй тийм нэг зүйл байгаа гэдэг нь бол тодорхой байгаа юм л да. Дэлхийн далайн дор хаяж бол нэлээд их хүн 90% судлагдаагүй шүү дээ тий. За тэгээд гих мэтлийн ийм эсгүүд бол ийм эргүүд бол байгаа учраас тэнд дор одоо ямар зүйл байгааг бид нар мэдэхгүй. За хэдийгээр Исидоро анх халин болон түүний зурцаг одоо завийг нь дагаас хилээд байгаагаас болоод баг зэрэг санаа зовж ирсэн тухай зурс хэлгээсэн ч гэсэн халинуудаас биш харин яагаад халинууд тэрийг ингээд өөрийн хөлөг онгоцыг дагаад яваад байгаа нь ойлгомжгүй санагдсан юм шиг байна. Хүүдээ бас нэг тарлаараа бас хэлж ийсэн байгаа юм л да. За магадгүй халинтай андуурсан өөр нэг зүйлийг халинтай андуурсан байж болох юм аа гэдэг. Тэгээд тэр завруу шөнөөр авираад байсан тэр хүн төрс зүйлсийг юу байсан юм бол магадгүй өөр нэг зүйл байсан болов уу гэдэг дээр ер нь бол ингээд таамагддаг ингээд үлдчихэж байгаа юм л да. За ер нь бол ер нь задгад талаад гацах тий. За тэгээд ер нь бол ингээд задгад талаад янз бүрийн зүйл харах тийм түүхүүд бол нэлээд олон ингээд яригдсан. Зарим нь бол зургаар батлах гацсан ийм зүйлүүд бас нэлээд байдаг л да. За тухайлбал 1918 оны үед далайд хөвж байсан тэр одоо шумбагч онгоц болох тэр юу байгаа юм л да. Шинэ Уэлсийг орчмоос хөдөлсөн онгоц байгаа юм л да. Австрали. Тэгээд ер нь бол тэр бас өөрөө ингээд явж байгаад бас их тийм одоо тэр бол яг хуу бас нэг зорилго төр учир битүүлэг амтанда болж байгаа таач сонирхолтой явсан юм шиг байна. Тэгэхээр энэ аялал нь үс амар байгаагүй. Тэгээд ер нь бол яг хуу ийм амтангууд байна гэж үзсэн учраас тэр стейт гэдэг ахмадтай бол ер нь бол хайж явж байгаа. Тэгээд энэ хэдэл нь бол нэлээд бүтлэхүү үр дүн муутай болсон байдаг юм байлаа. Гэхдээ яг ер нь бол ойролцоогоор ингээд тиймэрхүү зүйлсийг хайгаад явсан эрэлт гарсан юм аяллууд нэлээд байдаг. За энэ дээр бол мэдээж нэг мегалодон маань бас яригдчихэж байгаа. Тэгээ мегалодоны хэмжээ янз бүрийн зүйлсийг бол тухайд судлаад өнгөрч исэн боловч юу яасан ба. Тэгээд яг ингээд нэг юм яг
тийм юмтай таарэ гэдээ явсан хүмүүстэй таардгүй. Зүгээр ингээд нэг хэрэг ажиллаа хийгээд хайгаа судлаад явах нь ерөөсөө байдаг. Тийм хүмүүстэй бол нэлээ таарсан. Тэгээд яг мегалодоныг бол одоо хүртэл амьд устж үгүй болоогүйх баримтууд бол ерөөхдөө ингээд гарч ирсээр байгаа. За өнөөгийн байдлаар бол усанд амьдрах боломжийг нөгөөсгдөг эрдэмтэд байдаг бол за цөөн хэмжээнд далаа чи ийм биш ингээд айгүй олон урсгал ингээд явж идэм байна. Тодорхой тэр доор урсгал дээшээ гарч ирэх шаардлагагүй ингээд доогуур гүнээр бас амьд явж идэг ийм антин бас байж болох юм аа гэдэг. Тэгээд тэр 1959 онд Оросын палеонтологч Владимир Черневский гэдэг хүн тэр 1870 онд олцсон 2 мегалодоны шүдийг шинжилж үзээд 11,000 жилийн өмнө амьдарч ирсэн гэдгийг нь нотолсон байна. За маш олон судлаачид бол энэ одоо судлаачтай бол санал нийлдэг хүн байна, санал нийлдэггүй хүн байна. Гэх мэтлэнгээр одоо ерөнхийдөө бол ингээд одоо маргаантай, мэтгэлцээтэй ийм хэрэгүүд бол нэлээд байгаа юм л да. За ер нь бол усны гүнд бол огт судлагдаагүй тэнд одоо ямар нэгэн бит байгаа гэдэг нь бол тодорхой байгаад байгаа. Тэгээд цаашдаа бол энэ хэрхэн ямар үр дүн гарахыг бол тэгээд одоо хүлээх. Тэгээд ер нь нийт далайн бол 5% нь 5 хүртэлх хувь нь судлагдсан. 3-5%. 5 гэдгийг бол их өөдрөг тоо гэдэг. Ер нь бол 3% гэдэг. Судлахгүй байгаа шалтгаан эдийн засгийн шалтгаан байна уу эсвэл одоо за судлахгүй байгаа шалтгаан болоо. Ерөнхийдөө яг үндсэн шалтгааныг би ингээд судлаад уншаад үзэхэд бол ерөөсөө ийм байна. Тэр гүн даралттай орчинд орж ажиллана гэдэг өөр аимшигтай ажил. Хүн хүсээд байгаа ажил бол биш гэж байна. Тийм учраас далаа судлаач болж ирснээс сансар судлаач болсон даа гэж үзээд айгүй олон хүн далаа судлах гэж ороод болоод няцаад тэгээд астрономч болсон тийм тохиолдол бас байдаг юм байна. Тэгэхээр далайн гүн гэдэг маань өөрөө маш аюултай орчин учраас тэрнээс аль болох хүн зүгтаадаг юм байна л да. Тэгэхээр энэ нэг маш бага судлах зүйлсээс эргээд тэнд одоо маш нөөцлөг зүйлсүүд байх ийм л одоо боломжтой магадгүй бидний нэгийг өчнөө юм тэнд бид ерөөсөө мэдэхгүй юм байна шүү дээ. Ерөөсөө далайн гүн гэдэг бол ерөөсөө мэдэхгүй. Тийм болохоор гүндэх аимшиг буюу тэр усны гүнд ямар нэгэн юм байгаа гэдэг бол нэлээд бодиттой болж таараад байгаа юм л да. Энэ сурал ер нь цаашаа үргэлжлэх үү? За мэдээж материал олдцоос ер нь нэлээд шалтгаална л да. За жишээ нь бол энэ удаа бид нэр Wartime Stories гэдэг The Navy Saw Megalodon гэдэг подкастыг ашигласан. За мөн Terrors of the Deep гэдэг подкастыг bedtime stories-ыг ашигласан бол бас bedtime stories-ын there's something in the water буюу усанд ямар нэгэн зүйл байна гэдэг. Тийм одоо 3 подкастыг ашигласан. За мөн Mysterious гэдэг одоо бидний уншдаг нэлээд ашигладаг номоос ашигласан гих мэтлийн 4 их сурвалж бас одоо энэ гүндэх юу. Тэгээ энэ чинь ерөөсөө нэг баримт их багтаа юм болгоно нэг юм таамаг төдий ярьдаг. Тэгж харсан, тэгж харж байгаа. Тэр нэг харсан ч юм уу уншиж яхад бүр эргэлзээд эхэлдэг тийм байдаг учраас одоо энэ чинь ингээл нэг номслог маягтай л үлдчихэл байгаа юм л та. Таамаг төдийг бол үлдчих юм л та. За ингээд далайн гүндэх аимшиг, усны гүндэх аимшиг. Усны гүнд ямар нэг юм байна. Дугаар хамгийн ихний дугаар гэж бодож байна. Миний хувьд бол дахиад 2-3 дугаар дугаар гараасаа гэж хүсэж байна л да. За тэгээд энэ талаар ярьж гисэн Батмангахтаа бас баярлалаа. За тэгээд үзэгч сонсогч нар маань бас хэрвээ манай контентууд таалагддаг бол лайк дарж манай сүгийг захиалаад мөн эрэг сайхан комментээр биднэрт бас урам өгөөрэй гэж хүсэж байна. За тэгээд дараагийн дугаар хүртэл уулзлаа. Түр баяртай.